За нийтдээ нэг 266 мянган хүн гадаад ажилд юм байна. За энэ хүмүүс маань яг ямар ажил эрхэлж байна вэ? Энэ талаар та бүхэнд одоо судалгаатай баримт байна уу? За нөгөө талаар энэ нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан ер нь бүх сангийг одоо луурдаа тулгаалаад байхгүй болчихчихдаг л доо. Тэгээ жидүү саман бүгдийн зээлмэл аваад ингээд дуусчихдаг. Тэр сангууд маань ямар байна вэ? Одоо манай иргэд одоо эрүүл мэндээ үзүүлэх гээд эмнэлэгт гэвчих гээд энэ даатгалын сан ажиллахгүй байна гэсэн ийм гомдол байна. Хүсэлт байна. Тэрийн төлбөрийг хийдгүү учраас эмчлүүлж чадахгүй ийм байдалтай байна гэж байна. Энэ байдал яг ямар байгаа вэ? За гамт гүшүүний асуулт хариулъя. Абубакир Сайд. Тийм манай одоо яг нийгэм даатгалын тогтолцоо бол асар тийм муу тогтолцоо бол огт биш. Нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэлтэй 193 улсаас 160 улс нь яг манай тогтолцоогоор явж байгаа. Дэлхийд дээр зарим улсууд одоо хоримтлын тогтолцооноос татгалзаж эхэлж байна. Унгар, Польш, Чили гэдэг зэрэг улсууд жишээлбэл энэ хоримтлын сан бас болохгүй маань. Яг тэр маань нөгөө даатгуулагчийн мөнгийг өсгөх үүрэг хүлээждэг. Тэгээд нөгөө хоримтлын сан маань мөнгөө яаж өсгөх вэ? Мэдээж хэрэг одоо гуан ресторан ажиллуулахгүй хөрөнгөний зах зээл рүү хийдэг. Хөрөнгөний зах зээл нь өөрөө савлгаатай учраас иргэний нийгмийн баталгаа савлгаатай байж болохгүй мэнэ гэж үзэж байгаа. Тийм учраас тогтолцоондоо огт буруу байгаа зүйл ерөөсөө байхгүй. За ямар сайдын үед нийгэм даатгалын сан маань одоо янз бүр улсныг та бүхэн сайн мэдж байгаа. Одоо хүний нэр хэлээд яах вэ? Одоо бол манай сан маань тодорхой хэмжээнд бас сайжраад явж байгаа. Энэ дээр нэг нөгөө хэлэхэд зарим улс төрчдийн одоо улс төр одоо хуулиуд гаргасны одоо уршихаар нийгэм даатгалын одоо төрийн татварын мөнгөөр одоо татаастаа явж байгаа нь. Имхүү. За Абубакир Сайд нэмж хариулъя. Өнөөдрийн байдлаар нийгэм даатгалын санд 1.3 сая гаруй мянган иргэн одоо яг даатгуулаад нийгэм даатгалын шимтгэлээ төлөөд явж байгаа. Нөгөө талдаа 537 мянган иргэн тэтгэвэр аваад явж байгаа. Тийм учраас бид нар нийгэм даатгалын одоо бид түрүү бас өгнийхээ ихэнд хэлсэн манай зарим улс төрчид маань нийгэм даатгалын шимтгэл бол татвар юмаа гэж одоо ярьдгаа болмоор энэ маань өөрөө тэр иргэний нийгмийн баталгаа. Хинч тэр иргэний нийгмийн баталгааг хангаж өгөхгүй. Тийм учраас татвар гэдэг бол тусдаа ойлголт. Нийгэм даатгалын шимтгэлгэд бол тухайн иргэний нийгмийн баталгаа учраас бидний нийгэм даатгалынхаа санд аливаа улс төр орсон зарим одоо салбарын хүмүүсийг нийгэм даатгалын шимтгэлээс чөлөөлж өгдөг одоо сайрхаж тийм ээ. Тийм учраас иймэрхүү улс төртэй шийдвэрүүдийг бид нар одоо улс төртэй өнцгөр бид нар хуулиудыг оруулахгүй баймаар байна гэдгийг хэлээ. Тийм учраас манай нийгэм даатгалын сан болвол асар муудаагүй маш сайн явж байгаа. Өнгөрсөн 2025 онд бид дахиж 20 мянга орчим иргэн шинээр нийгэм даатгалын шимтгэл төлөгч болсон. За зарим тоон дээр манайх хариулах уу? За хэн нэмж хариулах вэ? 6 номер. За гадаад иргэн яамнаас авсан тоог тодруулъя. 266 мянган хүн гэдэг дотор бол хүүхдүүд бас ороо явж байгаа. За яг ямар салбар, ямар одоо үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж байгаа тодорхой мэдээллийг бол бид нэр нэмэлтээр авъя гэж ингэж бодож байгаа. Одоохондоо бол гадаад иргэн яамнаас аваагүй байна. За Австрид хэдэн ажиллаад? За Австрид Монгол улсын 2696 иргэн ажиллаж байна, амьдарч байна. За үүнээс яг 1700 орчим нь одоо тодорхой хөдөлмөр эрхэлж байна, орчуулга хийж байна. За одоо такси үйлчилгээ хийж байна. Тийм ээ, ийм одоо чиглэлээр ажиллаж байгаа. Энэ иргэд бол Австрийн хэлцээрт одоо бас хамрагдах ийм боломжтой. За Монгол улсад бол Австрийн 30 хүн одоо үндсэндээ ажиллаж амьдарч байна.